Та бүхэнд оройн мэндийг хүргэж байна. Тэгээд ТV телевизээр BM гараг болгоны орой 22-30 минутаас мөн интернетийн чаналуудаар та бүхэн зөвхөн яриа ток шоу үзэх боломжтой. За тэгээд оролцож байгаа зочд маань бүгд өөр өөр төрлийн хүмүүс байгаа гэдгийг та бүхэн анзаарсан бол битбоксчин, рэпер, за өнөөдөр бол уран нугараач цэцэглэн бид өрсөн байгаа. За тэгээд үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гослол уран нугараач гэж явдаг хэ. Тэгээд Монголчингоо уран нугараачдын холбооны тэргүүн, соёлын тэргүүний ажилтан. За тэгээд ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд танаа телевизч гэсэн үзэж байгаа хүмүүст өдрийн мэндийг хүргэе. За их олон нэвтрүүлэгт оролцож байгаа сурагтай байна. Тэгээд ямар одоо нэвтрүүлэгт за тэрийг бол хэлэхгүй ч болно. Гэхдээ яг ер нь ямар зорилгоор нэвтрүүлэгт өргөдөж байна. Ихэвчлэн. Ихэвчлэн ер нь уран нугралтын талаар ярихаар л оролцож байна л да. Урд нь бол би яг өөрийнхөө тайлан тоглолтыг хийж 9 жилийн өмнө. Тэгээд тэр үед бол яг өөрийнхөө тайлан тоглолтын тухай ярих гэж маш олон бас телевизүүдэд орж исэн. Тэгээд энэ удаад бол сая бас 420 нуграач талбайд цугларсан тий. Дэлхийд анх удаа магадгүй дахиад ийм боломж тохиохгүй ч гэж болохоор тийм гоё том шоу болсон. Тэгээд энэ шоуны талаар бас ярьж гин. Тэгээд бас өөрийнхөө юу хийхийг хүсэж мөрөөддөг, зорддог цэцэглэн гэж хэмбэ гэдэг талаараа бас их ярилцж байна. Цэцэглэн хамгийн анх одоо уран нугараачдаас тоглолт хийсэн юм гэж би ойлгосон сонссон дээ. Тэгээд ер нь энэ уран нугараачд би даан тоглолт хийхэд мэдээж бас хэцүү байх л та. Тэгээд яаж одоо хүн санал тавиад би даасан тоглолт байсан юм эсвэл өөрөө зориглоод хийжсэн юм уу? Хизээ хийжсэн яг? Би яг 2015 оны 7 сарын 4-нд Могон чуулган гэдэг нэртэйгээр тайлан тоглолтоо хийжсэн. Тэгээд энэ бол анх дагчудаа эмэгтэй уран нугараач тайлан тоглолт хийж байгаа. Тэгээд Монголд яг өөрөө хүсээд тайлан тоглолт хийсэн л дээ. Яг тэгэхээр монголчууд маань өөрсдөө уран нугралтыг үнэлгээ болцсон л доо. Бараг л бүгдээрээ нугарч идэг те зөндөө манайх ч угаасаа л нугралтын бараг орно штэ гэл те. Тэгэж ярьдаг. Тэгтээ жоохон үнэлэмж муутай байдаг. Тэгээд дээрэс нь бас уран нугралтыг зөвхөн ингээл нэг зөөлөн айн дээр те нэг нэгэн хэвийн одоо дээр үе нугралт шиг л бодоо яваад байдаг л та. Тэгэхээр тэрийг бас эрс шулуун одоо тийм бишээ те уран нугралт бол маш их хөрөх чадвар өндөртэй. Уран нугралтыг ямар ч байдлаар хийж болно гэдгийг бас харуулахын тулд бас өөрийнхөө тайлан тоглолтыг хийсэн. Хэр их амжилттай болсон? Хэдэн удсан юм бэ? Хаана тоглогдсон? Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулган одоо драм театрын гэсэн чуулган тайзан дээр болсон. Тэгээд ямар ч хэлсэн одоо 2-3 дахрын бэлтааж битээ үзсэн. Тэгээд үзсэн хүмүүс нь бол маш сэтгэгдэл өндөр байсан те. Ийм тоглолттой үзчихсэнгөө энэ бол маш гоё тоглолт боллоо гэсэн хүмүүс маш их байсан. Тэгээд ягаад ганцхан удаа хийсэн бэ? Дахиад хийх үү гэж бас айгүй их саналаад ирсэн. Могоотой нугардаг те. Тэгээд зөөд нь үзсэн их надад тийм хүүтэн мэдрэмж төржсэн байхгүй яа. Би нэг удаа могоон төрж үзчихсэн. Надад тийм хэдэж мартагдахааргүй тийм хүүтэн мэдрэмж төржсэн. Тэгээд могоотой нугарахад мэдээж их л олон асуудал бэрхшээл байдаг л хальтай. Тэгээд Монгол ер нь могоотой нугардаг өөр нугараач байд юм уу? Өөр могоотой нугардаг нугараач бол байхгүй. Тэгээд тэр том могааг бас анх удаа яг тэгж зураг авалтанд нугараачгүй бас анх авч орсон. Тэгээд мэдээж тэр магааг өгсөнд нь бас баярлалаа. Тийм тэгээд яг хүүтний хувьд бол магаа угаасаа хүүтэнтэй амтаг хүүтэн. Гэхдээ яг хүүхний айц гэж үүдэг штэ тий. Зарим хүмүүс айдаг. Би болохоор могооноос айдаг өөрөө бас яг могоо жилтэй л дээ. Тийм тэгээд айдаггүй ягаад ч юм ээлтэй байдаг. Тэгээд хамт тийм могоотой үзүүлбэр хийхэд эсвэл зураг авалтанд ороход бас могоонууд маань айгуу тийм сайхан аштай байдаг. Тийм могооч нь өөрөө бас нэг амтуд чинь хүнийг айгуу сайн бас гадралдаг. Тэгээд ямар ч хэсэн надад их дуртай байдаг могоонууд маань. Би 2 могоотой. Хоёр могоотой хийж үзсэн. Нэг нь болохоор бүр яг том авраг могоо. Тэрнтэй бол зураг авалт хийсэн. Маш хүнд байсан. Яг бид нар ингээд дээрээсээ давхарлалтад нугардаг ч гэсэн тэр чин тодорхой яг нэг одоо цэг дээр одоо жин өгдөг те. Одоо яг нугарлалтанд зориулагдаад одоо төрөөхөд хийж байгаа. Яг тийм могооч нь болохоор өхмөл хүндтэй. Одоо бүхэл бүтэн биеэр минь тарсан тэр чигээрээ хүнд учраас айгүй хүндээсэн. Ингээл шууд салгалаа те могоог ингээл намайг орооход л ингээл салгалаа шууд ингээл хөлс гоожил. Тэгээд зураг авахын тулд мэдээж нэг позыг маш удаан барина. Тийм жоохон тийм хүндрэл бэрхшээл байсан. Тэрнээс яг айхч байдаг юм уу? Эсвэл эвгүрч мэдрэмж байгаагүй. Тийм. Бас нэг жижиг могоо байдгийн. Арай нарийнхан. Гэтэ урт нь бол бас метр 70 нэлээд урт
Тийм. Тэр могоотой бол яг ингээд тайзан дээр хийдэг үзүүлбэрийг бүтнээр нь хийж бас үзүүлж исэн. Тэгээд бас могоо маань маш сайхан ааштай байсан. Могоо сайхан ааштай байхыг яаж мэдээд байна? Муухай ааштай байхаараа могоо ямар зан арай шин гаргадаг? Сайхан ааштай байхаараа за гаргаж байгаагүй. Үгүй гайгүй. Надад бол нэг ааш гаргаж байгаагүй. Муухай ажиллах юм бол мэдээж ингээл муухай дуграалтай ингээл хилэн байн газалзаал хатах гад ч гэдэг юм уу те хатах гад ч гэдэг юм уу. Хоргуултай. Гэхдээ л тэгээд яг миний тэр хамт үзүүлбэр хийжсэн байгаанууд маань бол айгүй тайван. Зүгээр л ингээл яг миний бие дээр яаж тавина уу те эсвэл би өөрөө тэр могоог яаж барина уу яг л тэр хэвээрээ байж идэг. Айгүй тийм гарын айсаар байж исэн. Тэр нь бас хяцтай те. Ааштай бол хэцүү л юм те. Тийм. Тэгээд бас тэр магаан чинь тодорхой хэмжээнд гарчсан бас сургалттай магаанууд байгаа болохоор илүү амар. Тэгвэл ямар ч цэцэглэнд бол могоо их сайн ханддаг юм байна. Тэгвэл би дээр нэг уншижсэн Info TV гэж сэтгэл дээр цэцэглэн гарсан байсан. Тэгээд би ярилцлагын уншиж хаад за могоо бол цэцэглэнд сайн ханддаг. За тэгвэл эрчүүд одоо ингэдэг гинэ уран нугардаг гэдгийг мэдэнгүүтээ хандлага нь их өөрчлөгддөг. Эрчүүдийн хандлага чамайг уран нугардаг гэдгийг мэдчихээд яаж өөрчлөгдөж байна гэдгийг би сонсомоор байна. Яг уран нугараач гэхлээр хүн болгон ялангуяа эрэгтэй хүн болгон хэлдэг л дээ. Би нэг нугардаг найзтай болохыг хүсдэг гэх тээ. Эсвэл найзлахыг хүсдэг ч гэдэг юм уу. Айгүй их хүсдэг. Тийм. Айгүй их тэгж хэлдэг. Тэгэд мэдээж уран нугараач гэхээр чинь мэдээж эмэгтэй хүний өөрөө гоо сайхныг харуулсан урлаг болохоор бүхэл эрэгтэй хүнд нэг тийм байглаасаа бодол байгаад байх шиг байдгийн. Тэгээд яг нугараач биш гэхэд бол зүгээр жирийн хүлээж авна те. Тэгэл яг нугардаг гэж хэлэх юм бол яалтчгүй хандлага нь өөрчлөгдөөл. Хандаг. Тий арай хандаг бол тий. Ер нь тий. Тэнгүүд нөөц цэглээ яхаа. Хариу үйлдэл үзүүлнэ үстэй. Хариу үйлдэл нь ямар байдаг вэ? Одоо жишээлбэл хүлэн авд юм уу? За одоо хүн ингэ улаан цэм сет хайдаг л дээ. Уран нугардаг дэжээс сонсчлаа. Тэнгүүд чи тэр үед чамд яг тэр зан арай чинь таалагдахгүй бол үгүй нэ тийм байхгүй гэдэг хэлдэггүй эсвэл зүгээр за энтэй ямар нэг холбоо тогтоох юм шиг хайж тийм үү? Аль үйлдэл нь? Бас хүнээсээ шалтгаална л да. Зарим хүмүүс бол ингээд амар гоё найрсаг те амар нэг за муухай аашлах аргагүйгээр одоо сайхан аашлж болно шүү дээ. Тэгэх юм бол эвтэйхэн ярилцаад тэр хүнтэй би ямар байнга тааралтай авах шүү дээ хэсгээд орхино. Бүр ингээд нэг жоохон бүдүүлэг те жоохон муухар хандах юм бол өө тийм юм байхгүй гэж шууд эрс шулуу хэлчихнэ. Шууд ер нь цэцэглэн хэрэг шудраг зантай. Хэлэгс юм а шууд хэлдэггүй эсвэл who cares энэ тамартай юм бэ нэг хэлээ. Ер нь жоохон шолоохон гэж боддөг юм аа. Таалагдахгүй бол хэлцдэг шүү дээ ер нь. Болохгүй байна, бүтэхгүй байна те ийм бишээ, тийм бишээ. Эсвэл одоо хэрвээ намайг хүндлэхгүй байгаа тохиолдолд бол бас шууд хэлнэ. Ер нь хүн гэдэг чинь хүн л байх хэрэгтэй те. Ямар албан тушаалтай байна, ямар ажил хийдэг нь хамаагүй. Хүн л бол хүн байх хэрэгтэй. Тийм учраас би тэрийг айгүй их бодож явдаг. Тэгээд хэрвээ одоо хэн нэгэн өндөр албан тушаалтай хүн надтай хүн биш юм шиг харьцвал би шууд хэлдэг. Шууд дургуцлаа илэрхийлдэг. Эсвэл магадгүй ингээд одоо дорой буруу ажил хийдэг ч гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс байх юм бол би маш гоё харьцдаг те тэр хүмүүстэй. Хүн гэдэг чинь өөрөө хүн л байх хэрэгтэй те хүн чанартай байх хэрэгтэй. Тэгэж бодож ерөнхийдөө харьцдаг шүү дээ. Хүн чанартай мэдээж хүн чанартай байна. Тэгээ хүн болгоно нэг тийм хүн байх хэрэгтэй гэдэг ойлголттой дээ шүү дээ. Тэр ойлголт нь чиний хувьд ямар байх хэрэгтэй? Хүн болгоно өөр байд юм болов? Жишээлбэл миний хувьд хэрвээ та хүн байх хэрэгтэй бол эхлээд бусдыг хүндлэх хэрэгтэй гэж миний хувьд хамгийн эхлээд боддог. Надад хүндлэл үзүүлэхгүй байгаа тохиолдолд би хүндлэл адилхан үзүүлэхгүй байх тийм нэг жоохон характер харагдах гэдэг. Тэгэхээр таны хувьд яаж л гэж? Тийм ерөнхийдөө тэгж гарна шүү. Угаасаа хүн гэдэг чинь өөрөө хүн чанартай байх хэрэгтэй тий. Дээрээс нь хүнийг хүндлэх хэрэгтэй. Хүнийг хүндэлжээж одоо боловсрал ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл хичнээн олон өндөр боловсрал эзэмсэн байгаа тэр хүн хүнтэй харьцаж чадахгүй бол тэгэл ойлгомжтой. Тэр хүний суур хүмүүжил ямар вэ гэж илэрхийлэгдэж шүү дээ. Тийм болохоор аль болохоор л хүнтэй мэдээж эвсэг найрсаг хандхаг хичээн. Гэхдээ үнэхээр тэр хүн ингээд хүн биш юм шиг харьцаад айгүй ингээд доош нь одоо хийж харьцах ч юм уу те. Тиймэрхүү тохиолдолд бол бас л ер нь айгүй дургуйтлаа шууд илэрхийлнэ шүү. Илэрхий мэддэгтэй хүмүүс тэгж ярьцсан. За тэгээд сая бол их гоё тоглолт болж өнгөрсөн талбайд Чингисийн талбайд 420 нугараач 350 гэж анх хэлжсэн те. Тэгээд 420 болж нэмэгдсэн байгаа. Тэгээд Монголд бол яалтчгүй бас уран нугараалтаар хичээлдэг тийм багт шууд бол нэлээх байдаг. Тэгээд уран нугараалт чинь бас насны
хязгаартай зүйл учраас те залуу нь гоо сайхан бас хэрэгтэй дээ учраас жоохон нэг 30 гараад ч юм уу уран нугаралтай болох те зодог тайлах ч гэдэм үү тийм бол их байдаг байх. Тэгээд сая 400 орны нугараач би нэг хальт зураг харахад голд нь л цэцэгдэн зогсож явах шиг байсан те. Тэгэхээр бас энэ дунд нэг гоцлол хин урд нь гар зогсох уу хин одоо арталт нь байх уу гэж 420 хүн гэдэг чинь бас ингээл бас тодорхой хэмжээгээд би жижигхэн өрсөлдөөн байгаа болоо гэж бодож байна. Тийм яг миний зүгээс бол олон номер байсан л да. Одоо ус цэцэг 21 дарих могой гэд тэгээ хамгийн төгсгөлд нь яг 420 улаа яг зэрэг нэг тайзан дээр гарч ирсэн. Тэгээ миний хувьд бол яг тэр 420 нугараач зэрэг гарахт нь л гараад яг хушуучлаад одоо бүх том охтууд ингээд ийм хушуу болоо тэ гурвалжин болоод зогссон. Тэгээд би хамгийн урд нь гарч ирсэн. Яг мэдээж эрийг тодорхой хэмжээний туршлага байна. Тодорхой хэмжээний бас аюус чадвар байна. Гэхдээ яг тэр хэсэг нь бол ерөнхийдөө жоохон жижигхэн бүжгийн л хэсэг. Тийм. Тэгэж тийм урд нь гарсан. Тэгээд тэрний дараа том охтууд нь ингээд хоёр тишээ салаад голдоо 9 охин хоёр талдаа 7-7-гоор бас нугарсан. Тэгээд би голд нь энэ баруун гартлынхан талд нь гарч нугарсан л та. Гэхдээ яг том охтууд нь ерөнхийдөө тэр дундаа гоцолж исэн гэсэн үг. Насны нугараач дэсэн 420-д. Жохон хүмүүс бас нэлээх байсан. Байсан. Маш олон жохон хүмүүс байсан. Тэр чинь 4 наснаас 60 нас хүртэл байсан. Тэр 60 гэдэг нь ямар учиртай ан гэхлээр яг ихэнх нь дандаа жоох хүүхдүүдтэй 300 гаруй нэг 4-өөс 15 насны хүүхдтэй. Тэрнээс цөөхөн хэд нэг 50-аад орчим охтууд нь том дандаа нас бид хүрсэн. Тэгээд 4 одоо манай Ахмад нугараач маань бүр зорж ирээд те нэг нь Германаас одоо 53 настай тунгалаг гэд тухайн үед залуу байхдаа маш алдартай Монголтой байсан. Бас Европ, Герман Европоор бас маш алдартай байсан нугараач ирсэн. Энэ 420 одоо нугаралтанд зориулж ирээд Америкоос болохоор Ундармаа гэдэг ч үйдэг юм бас. Тэр ихч бас 44 настайдаа нугараад Эрдэнэ чимэг гэдэг бас ихч үйдэг. Нарны цирк одоо дэлхийн хамгийн том циркийн багш идэг. Тэр ихч маань бүр олон жил угаасаа амьдарч байгаа л да Америкт. Тэгээд зориод хурж ирээд 69 бишээ 60 настай, 59 настай бас нугараад тэгээд гавьяатын хэцдэг гэдээ бас нугараач байдаг. Тэр багш манаас Туркэд амьдарч агаад бас ирээд зориулаад энд ирээ нугарсан. Тийм. Тэгэхээр бас яг бүгд яг нэг 30 гараад болдог бол биш. Уран нугаралт. Авьяастай, чадaltaй хүмүүс нь нугараад байх боломжтой. Би чинь болохоор гэж байна. Мэдээж хаврах нь л та. 30 нас үрээд ер нь бол бас болдог болоо гэж таамаглажсэн. Яг тэгж бас харагдчихлаа гэдэг л дараа зэрэг зүйл дээр. Тийм яг ихэнх нь 80% таах та. Тийм 80%. Бараг 90% ч юм уу. За тэгээд гинсэн амжилтанд бүртгүүлсэн баг. Тийм. Энэ нэг анх бол 300 нугараач нугруулъя гэж санал тавьсан байлээ гинэс рүү. Тэгээд та нар 350 нугараач нугруулчих юм бол бид нар бүртгэж авъя гэсэн юм байлээ. Тэгээд тэрийгээ тийм бүр ингээд биелүүлээ, даван биелүүлээ 420 болсон. Тэгээд тэр 420 нугараач маань одоо гинсэн амжилтанд бүртгэхээр би л ингэ сонсч ирсэн. Одоо тэр хамгийн урт томстой хүн ч гэдэг юм уу те гинсэн амжилтанд бүртгэлдээд тэгээд жил болго мөнгө авдаг. Тэгээд тэр мөнгө аваад ингээд хумсаа ургуулад юу ч хийдгүй ингээд байсан гэж би нэг мэдээлэл сонсч ирсэн. Тэр гинэсээс мөнгө авдаг чинь болсон гэсэн. Нэлээ олон жилийн өмнө 4-5 жилийн өмнөөс байсан юм шиг байлаа. Манай бас цацрал гэдэг нугардаг охин байдаг штэ. Гинэсийн амжилт нь амаараа тогтоод амжилт хийдэг. Тэр охин ч бас яг өөрөө мөнгө төлж очиод гинэсийн амжилтыг эвдээд дараа нь яг хөө Монголоос мөнгө авна гэсэн боталтай байсан юм шиг байна. Тэгээд Монголд бол ямар ч тийм хар хяналт байхгүй, ямар ч тийм хууль байхгүй учраас нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд яг хөө шатлах маягтай л дууссан юм шиг. Тийм. Гэхдээ айгүй муухай те тэгж бүхэл бүтэн Монгол улсын нэрийг алдаршуулж байхад Монголоос ямар нэгэн санхүүгийн болон өөр ямар нэг урамшуул байхгүй байх гэдэг бол бас маш харамсмаар зүйл байхгүй. Одоо тэгээд энэ 420 нугараач яг ингэж нэг дорд суглаад за Монгол хүмүүнээс сайхан баясгасан байна нэг өдөр. Тэгээд гинсэн амжилтанд одоо бүртгүүлсний ашиг тусан тэгээд яг юундэ болж таа. Яг энэ зорилго нь уран нугаралт гэдэг бол Монголынх юм аа. Монгол гэдэг монголчууд уран нугаралтыг одоо эзэмшихийн тулд те одоо ЮНЕСКОд бүртгүүлэхийн тулд хийж байгаа зүйл. ЮНЕСКОд бол арай өөр бүртгэлцсэн байдаг бах тий. Тийм энэ гэхдээ Гиннес болон ЮНЕСКО айл айланд нь л бүртгүүлэхийн тулд ийм тоглолт хийсэн. Тэгээд бас мэдээж
өөр ямар ч улсаас ийм олон нугараач гарахгүй. Өөр ямар ч дэлхийд эрэхтэй. Тэгээд бас ийм мундаг нугаралтууд гарахгүй. Тийм учраас энийг бүр яг ингээд тамгалаад дэлхийд тамгалаад нугаралт гэдэг бол Монголынх гэсэн зорилготой хийгдсэн ажил тийм. Гэхдээ хэрвээ нэг тэгээд одоо Монголынх гэд тамгалсан тохиолдолд бол эн чинь маш том зүйл шүү дээ. Тамгалж чадсан уу? Чадсан бах гэж бодож байна. Яг уран нугаралт яг одоо ингээл маргаал гэдэг чинь уран нугаралт Монголоос гаралтай, Монголоос үүсч өгдсөн, ингэсэн өөр орноос үүсч өгдсөн ингээл хоорондоо маргаалдаг шүү дээ. Тэгээд бид нар бол монгол хүмүүс Монголоос байгаасаа гэж хүсдэг. Гэтэл үнэндээ тийм байд юм уу? Яг хаанаас үүсэлтэй гэдэг нь бол уран нугараач хүн бол илүү сайн мэдчихэж байгаа л гэж. Ном зохиол уншиж байхад бүр 1200 300-аад онд ч гэдэг юм уу те. Бүр тэрнээс өмнө үед хаануудад тийм нугарагч гэж бас алиас албатай гэдэг шиг тийм мэрэгжил байсан юм шиг байгаа юм. Уншаад байхад. Гэтээ одоо манай Монголд ч гэсэн бас одоо бүжигчин одоо нугарагч юу гэдэг тийм мэрэгжил байсан юм шиг байна. Гэтэ хүн болгон тэгэж нугардаг. Одоо зөвхөн одоо хаанд зориулж те нэг ганц хоёр хүн байдаг юм уу? Нэг инэнтхий хүнгээ зохиолодог штэ. Тэр ном дээр бас тийм хэсэг гардаг байхгүй юу? Нугарагч гэдэг нэртэй. Тэгэхээр би бодохдоо мэдээж нугараач гэдэг хүн байсан. Гэхдээ яг тэрийг мэрэгжил олгоод яг ингээд олонд таниулаад ингээд дээд цэгт мөртөлтэй дахиад энэс цааш газар үгүй гэтэл нь нугарч чадсан хүмүүс бол Монгол. Тийм учраас яалтчгүй монголчууд эзэмших хэрэгтэй байх гэж боддог шүү дээ. За тэгээд цэцэглэнг бол одоо хүмүүс бас нэлээх мэддэг болсон байх гэж бодож байна. Сэтгүүл бол нэлээ олон төрсэн байх. Би бас нэлээ уншсан. Тэр сэтгүүл ярилцлагыг нэлээ уншлаа. Тэгээд Facebook-ыг бол цэцэглэн их сайн ашигладаг юм байлээ. Тэгээд тэрийг ч бас залуучууд их олон найзтай юм байлээ. Тэгээд өөрөө хувцас үйдэг юм байлээ. Тэгээд өөрөө хувцас өмсөл, оёол өмсө гарчдаг. Яасан ч гоё амар юм те. Самгүйгийн хэмнэлттэй. Тийм маш хэмнэлттэй шүү дээ. Тэгээд одоо цэцэглэн бол нугарахаас гадна өөр ямар зүйл гэдэг гэж. Нугарахаас гадна би дуулах дуртай. Багасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан. Яг айхтар би дуучин болъё гэж бол боддгоо. Гэхдээ зүгээр нэг амьд хөгжмийн хамтлагтай нэг пабд ч гэдэг юм уу те нэг ресторан ингээл орой алган дуулдаг те зүгээр сонирхлаараа өөртөө enjoy байхын тулд өөртөө сэтгэл хангалуун байхын тулд тодорхой хэмжээнд нөө мөрөөдлөө биелүүлэхин тулд тэгж сухаг хүсдэг мөрөөддөг. Гэхдээ тоож авах хамтлаг байхгүй байгаа. Ер нь зүгээр бас зоригтой л шүү дээ. Өөртөө тоглолтынхаа хувцсыг хийчдэг, заримдаа палаажнуудаа хийгээд өмсчдэг, хэрэгцээтэй байгаа зүйлээ заримдаа янзлаа засаад өмсчдэг. Мэдээж эмэгтэй хүн юм чинь тодорхой хэмжээнд тиймэрхүү авьяасаа л зүгээр шүү дээ. Ахвч. Дуртай зүйлүүд бол ийм байна те. Тэгвэл мөнгө олоход уран нугаралт бол бас Монголд тийм их цалинтай биш байх гэж би бодож байна. Тэгээд өөр одоо яг уран нугарлаас юугаар амьдралаа болгож байна. Тэгээд залууны хувьд залуучууд бас ингээл өөрхөн дуртай зүйлийг хийгээл мөнгө олж байна. Зарим нь илүү цагаар ажиллаж байна. Зарим нь одоо ингээд цагаа ажил хийж юм уу ингээл хүн болгонд өөр амьдралтай байна шүү дээ. Яг нуухгүй бол зүгээр та уран нугралтаас өөр юу хийж мөнгө олд юм бэ гэж би бодсон. Уран нугралтаас өөр юм хийж бол мөнгө олдгоо одоохондоо. Мэдээж би төсөө ажилтан маш бага цалин авдаг. Тэгээ тэр цалин маань машины бензин, утасны төлбөр гэж тусчдаг штэ ер нь. Тэгээ нэг удаа хоолнд орох юм уу гэж тусчдаг. Тэгээд яг хуу заримдаа Монголд муухайгаар хэлэхэд талтуур гэдэг штэ тий. Тийм тоглолтууд гарна. Тэгээ тиймэрхүү тоглолтуудад орно. Эсвэл богинохоо хугацаагаар нэг сарын ч юм уу 2 сарын ч юм уу хугацаатаар гадагшаа явна. Тэгээ гадагшаа яваад ирэхэд бол тодорхой хэмжээний нэг хэдэн сарынхаа нөөцийг бол хоримтлуулад ирнэ. Тэгээд хэсэгтээ тэрийг идэж уугаад өмсөж зүүгээд тэгээд байж идэг. Тэгэл таарандаа гэж тийм тэгээд яг таарандаа илүү гарахгүй. Одоо цэцэглэн дахиад хэдэн жил нугарах энэ зөв өөрийн төлөвлөгөө байна. Ер нь нугарч чадах юм шиг байна. Давардаг юм аа. Нэг 10 жилийн өмнө бол нэг за 10 жил нугарахад болох байх гэж бодож байсан бол одоо дахиад 5 жил гэх. Магадгүй 5 жилийн дараа дахиад 5 жил гэж сууж явах байх л та. Гэхдээ яг нөөц бол байгаа гэж бодож байна. Нуграал боломж би хаа байгаа л байл. Тийм. Нөөц бол дараа 10 жил байгаах гэж бодож байна.
ямар ч байсан эхлээд 5 жил нуграатгаа тэгээд 5 жилийн дараа юу болох нь харъя. Одоо энэ тэмцээн уралдаан тэр их явагдд юм бэ. Гадаадын улсууд гоё фестивалууд ч юм уу те. Яг уран нуграачдын одоо дэлхийн дахинд бол уран нуграл гэдэг бол хөгжсөн шүү дээ. Яг бус орнуудад бол ингээл янз бүрийн одоо могоотой нугралч гэдэг юм уу те. Ингээл зөндөө нугралт байна. Тэгээд яг энэ фестивалуудын тэмцээн уралдаанд оролцох тийм боломж хэр үедээ оролцож байсан уу? Оролцох уу? Оролцож байсан. Хэд хэдүүд оролцож байсан. Оролцох боломжууд бас байгаа. Мэдээж дахиад оролцохыг хүснэ, тий. Нугарч байгаа л бол угаасаа мэдээж хүн өөрийнхөө аяас чадрыг сориод те би ямар хөө хэмжээнд байгаа юм бэ гэдэг мэдхийг хүснэ. Оролцох төлөвлөгөө бас байгаа. Оролцож исэн тэмцээн гэх юм бол 2010 онд Монте Карло гэдэг дэлхийн хамгийн том одоо спортоор бол олимпиада. За. Уран нугаралтай олимпиад юм те. Уран нугаралтай ч биш яг циркийн. Циркийн бүхэл төрөлтийн чинь амтантай өрсөлдөн те бүр 10 хэдэн одоо залуучууд бие бинийгээ шидэл амар том акробаттай өрсөлдөн те. Маш олон номерууд өрсөлдөн л да аль алагчтай ч өрсөлдөн те. Тэгээд тэр циркийн тэмцээнээс хүрэл аль алагч цам авч байсан. Гэхдээ 9 л нугарч байсан л да. Энэ удаа олимпийн хүрэл медаль гэсэн 2010 онд. Маш тэр бол хамгийн том угаасаа боломж. Монголоос Монте Карло одоо 40 хэдтгэн болж байгаа юм дээ. Тийм байхад жил тэгвэл болохгүй. Тий, жил болгон бол 38 9 дэх байна уу да 40 дэх ч юм уу. Тийм байхад Монголоос 3 медаль байгаа. Хамгийн анх 1987 онд хос нугралтаар мөнгөн медаль авч байсан. Мөнгөн айдаалагч. Тэгээд 2010 онд 9 нуграач бид нар очиод хүрэл айдаалагч цам авч байсан. Тэгээд дараа нь 2012 онд Хадгагийн цирк гэдэг бас хүнд жингийн номероор бас хүрэл авч байсан. Ийм л амжилттай л байна тийм. Тэгээд тэрний дараа бас 10 онд Ухаан гэдэг хятадын тэмцээн байдаг. Олон улсын бас яг л дэлхийн авраг гэсэн үг л дээ. Маш том тэмцээн. Тэгээд тэндээс бас 9 үлээ хүрэл цам авч исэн. Тэгээд 2013 онд хос нугралтаар Италийн Ромд Golden Circus Festival гэдэг байдаг. Тэндээс бас хүрэл колосей цомын авч исэн. Тэгээд төрснийхэн дараа бас нэг тэмцээнд явсан. Орос руу бас хос нугралтаараа. Тэгээд тэр бол яг тусгай шагнал авсан. Тэгтээ дөнгөж төрчөөд би чинь 3 сартад явсан. Хэдэн жил юм бэ? 2014 онд явсан. 14. Тий. Хэцүү байсан л да. Ямар ч формгүй. Тэгээд маш их хүндэлмэнтүүд хийгээд явж исэн. Тэгтээ ямар ч байсан хаосангүй. Уран нуграачид их амжилттай оролцож исэн байна. Тэгээд одоо энэ бас нэг эмэгтүүний бэрхшээл гэдэг чинь ер нь л эмэгтүүн болгон тохиолддог байна. Англи яг ажиллаа ингээл сайхан тогтцсон хийгээл явж байгаа л бич гэр бүл зохион тэгээд хүүхдтэй болно. Хүүхд гаргахаар 9 сар ингээл тээж байгаа хүүхдээ гаргаад дахиад 2 жил ч юм харах хэвээр ингээд мэдээж амар том үүрэг хариуцлага шүү дээ. Тэгэхээр уран нуграачд бол яг хүүхд гаргасан дараа баг ихэнх нь болдог юм шиг болж исэн гэж би сонсч байсан. Тий. Болно. Ихэвчлэн болно. Гэхдээ бас тодорхой хугацааны дараа сандаг нугралтаа. Яг тэгэхээр бид нар маш багасаа хичээллээ тэр чигээр биеинд нь орчдөг тий. Хөдлөхгүй л бол нуграхгүй л бүр ингээ байж чадахгүй дотроосоо ингээ нэг хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр ихэнхдээ болсон хүмүүс буцаад нэг 2 жилийн дараанаас ч юм уу буцаад нуграад эхэлдэг. Зарим нь бүр 4-5 жилийн дараанаас буцаад нуграад. Болох уу гэж? Болно. Гэхдээ яг буцаад хуучин хэвэндээ орж чадах хэсэг нь хүнээсээ болно. Тийм. Миний хувьд гэх юм бол би 3 сар болоод орсон байх юм шүү дээ. Би чинь 21 хоногтойгоос бэлтгэл хийж гисэн төрчөөд. Тийм. Тэгтээ маш хэцүү байсан л да. Ерөөсөө юу ч мэдрэхгүй, өөрийнхөө биеийг мэдрэхгүй хүн юм хийгээд байгаа юм уу гэмээр л байсан. Тэгтээ яг одоо ч гэсэн би формд ороогүй байгаа гэж боддөг юм аа. Өөрийгөө 2 жил хичнээн өнгөрсөн ч гэсэн надад дахиад өшөө бэлтгэл хэрэгтэй хуучинд орохын тулд. Тэгтээ ямарсан дахиад 1 жил 2 жилийн дараа ихэд яг өөрийнхөө формд ороод гоё болчих байлгүй дээ тий. Тийм гоё. Одоо тэгтээ яг өгч байгаа. Нэлээд өгч байгаа. За тэгвэл одоо уран нуграачдын бас их гоё давуу талууд бол түрүүнсээ дурддагчтэй гоё гадаадын улс орноор аялдаг. Гоё тэмцээн уралдаанд оролцдог. Их өөрийн гэсэн нөгөө нэг нүд тайлах гэдэг шүү дээ. Ийм үзэж нүд тайлах гэж ярьдаг шүү дээ. Гоё гадаадын улс орноор аялал, тэмцээн уралдаанд оролцвол тэгээд монголчингоо гэдэг энэ холбоо байгаа юм шүү дээ. Уран нуграачтай. Энэ уран нуграачтай холбоогоор хэр их одоо уран нуграачдыг гадагшаа ч юм явуулж чинь ямар үйл ажиллагаануудыг хийдэг одоо таны холбоо чинь. За манай холбоо бол одоохондоо гадагшаа бол хүн явуулааг байгаа. Тийм. Яг хөө зүгээр дотооддоо илүү үйл ажиллагаа чиглүүлж байгаа. Жишээлбэл жишээлх юм бол одоо миний
тайлан тоглолтын дээр яг Монголчингоо холбооны гишүүд маань бүгдээрээ нугарсан. Тэгээд одоо уран нуграачд юу хийж чадах юм бэ гэдгийг ер нь бүгдийг харуулсан. Бид нэр агаарын үзүүлбэр хийсэн, одоо жүжиглэлттэй тоглолт хийсэн, одоо өшөө өөр хийж болох хувьд уран нугаралт одоо ямар байж болох те илүү эмгтээлэг юм илүү секси байж чадсан, одоо өшөө ардынх байж чадсан те одоо бүхэл хийж болох бас санаануудыг хүмүүст өгсөн байх гэж бодож байна. Тэгээд яг уран нугаралтын холбооны маань зорилго нь бол Монголдо ерөнхийдөө чиглэгдэж байгаа. Мэдээж хэрэг гадаад руу чиглэгдэнэ цаашдаа. Одоохондоо бол Монголдо нэр хүндийг өсгөөд те Монголдо уран нуграачтай таниулах. Тэгээд цаашдаа бүр ингээд уран нугаралтын том их сургууль байгуулах те. Яг ингээд бакалаврын дипломтой, магистрийн дипломтой төгсдөг тийм том зорилготой байгаа. Тэгээд Монголд бол угаасаа ажлын байр айгүй хэцүү шттэ. Үндэсний дууж эрдэмтчүүлэгт би ганцаараа ажиллана. 200 хүн уран бүтээлч байхад ганцхан нуграач. Төмөйгч чуулгахт 2 нуграач байгаа. Тэгээд ер нь баг өөр ажлын байр байхгүй хаа. Тэгэхээр баг 1000 одоо сая гэхэд 420 нуграач нугарч байна. Тэрнээс цааш дахиад өшөө зөндөө олон оролцоог нуграачд байгаа. Тэгэхээр ийм олон нуграачтай мөртлөө ажлын байр байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас ажиллахаар зорж байгаа. Зорилт тавьсан байгаа. Тэгээд бас тэтгэр одоо нийгмийн даатгалч гэдэг юм уу те тэр бас айгүй асуудалтай байдаг л та. Төлдөг үстэй тэр нь бол яг одоо би бол одоо улсын байгууллагад ажиллаад цаанаасаа төлөөд өгчин те бусад одоо хуваар ажиллаж байгаа хүмүүс бол төлөхгүй яваад байдаг. Дээрэс нь бас 20 жил нугарж иж бид нэр тэтгэврт гарах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхэд бид нар 18 тагаас эхлээд 38 хүртэл нугарах хүн ховор боломжгүй. Дээрэс нь ажлын байр байхгүй. Тийм учраас энэ тал дээр те одоо өшөө илүү ажиллаад нэг бол одоо жилийн бай охин сохтогч юм уу эсвэл одоо эртдээ 18-аас эрт хизээ тэр хүн одоо яг мэрэгжлийн уран нуграач болж ин тэр цагаас нь эхлээд нийгмийн даатгал төлөгддөг ч юм уу те. Тийм болохыг бас зорилт тавьсан байгаа, зорилгоо олгож байгаа. Тэтгэвэр олон зүйл хийх байх те. Тийм бас тэтгэвэр тэтгэмжийн асуудал дээр бас Монголд тэтгэвэр авдаг хүмүүс наруу самбаагшаас өөр байхгүй хаа. Тийм тэгэхээр одоо тийм олон нуграачтай мөртлөө ганцхан хүн тэтгэвэр авж гинэ үгүй юу би бас өөрөө сайн мэдэхгүй байна. Тэгэхээр маш олон толгомцоо асуудлууд байгаа. Тэр болгоныг шийдэх зорилготойгоор тийм тэргүүн маань ажиллаж байгаа юм шүү дээ, тийм ээ? Тийм ажиллаж байгаа. За тэгээ баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зөвөн яриа ток шоу ерөнхийдөө өндөрлөгтэй шиг хандж байна. Тэгээд оролцож байгаа зочд маань бүгд л ингээд төрлийн жанрын хүмүүс байгаа. Тэгээд энэ зам бол их олон үйл ажиллагаанууд явагдаж байна, тийм их олон сонин содон зүйлүүдтэй зам болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгээд одоо олимп маань үргэлжлэж байгаа учраас их сайхан байна. Тэгээд Монголын энэ 2016 онд Сумья гэдэг нэртэй маш олон хүүхэд мэддэг байх гэж бодчих тийм. Ийм хүмүүс Сумья гэдэг нэрийг өгөх байх. Тэгээд энэ гоё эв нэгдлийн наадам болж байгаатай холбоотой. Ер нь бол бис уран нугралтыг ер нь ингээд тэр Монте Карло тийм. Энэ ч бас ерөнхийдөө бол олимп гэж нэрлэгддэг шүү дээ. Дахиад илүү бас уран нуграачдын энэ одоо олимп шууд дамжуулдаг шиг шууд дамжуулаад бас илүү олон хүн түргээсэй гэж би бас боддیں۔ Тэгээд цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа. Ярилцах цаг маань бас жоохон давчхан байна. 100 цагийг хөвчлөлтөө сайхан өнгөрүүлээрэ. Ер нь бол орой ингээд дүнц дамц хийдэггүй юм чинь тэ дуулаад ч юм уу нэг гоё цаг өнгөрөөдөг байх л та. Тэгээд мэдээж яриг бас бүр огт хизээж гэрээсээ гарахгүй байх гэж байхгүй л та. Гарна тэ. Гарахаараа юу их вэ? Гарахаараа ихэвчлэн доолно. Ихэвчлэн. Тий, эсвэл зүгээр найзуудтайгаа яриад суун. Нэг лаунжид ч гэдэм үү. Тэгээ сайхан ундаа угаал. Тий, ундаа угаал. Хатаа угаал. Яаж ингэж байгаа эрэг амьдрал ингэж нэг бас хэсэг хугацаанд бас залуучууд бас амьдарч үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ер нь бол энэ зам бол гадуур бол ойр болгон л битүү те бүхэл зүйлүүд их арга хэмжээнд дүүрэн их сайхан болж байна. Тэгээд сайхан гэхээс илүү бас яг ер нь бол тунгийн таруулаа явуучвал зүгээр юм шиг санагдав. За ярьсан баярлаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Чамд ч гэсэн амжилт хүсье. Халт гэж байгаа дуулъя. За тэгээд бүгд үзэгчтэй дараагийн зөв яриа ток шоу иргэд уулзах болно. Тэгээд YouTube-ээр ч юм уу Facebook-ээр үзэж байгаа энэ хүмүүс ер нь бол цаашлаад нэг гоё шеэрлээд үзэгчдэд хүргээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн дугаараар иргэд уулзлаа баярлалаа.